Цаана уу энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ Сарагийнхан зочинтой подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр бол 3 дахь зочин маань ирсэн байна. За манай Батманлаа коуч маань ирсэн байгаа. Та ингээд өөрийгөө танилцуулна уу? За намайг Батманлаа гэдэг. Одоогор Canobel Coach Center-ийн коучээр ажиллаж байгаа. За ер нь бол манай энэ зочинтой подкастын нэг онцлог нь бол яг тухайн хүний амьдралын ухаарл, ойлголт, ямар амьдралыг туулаад үдийд хүрв, тэгээд өөрийгөө одоо ингээд ойлгосон зүйлүүдээ хэрхэн түгээж ийн тэр ухаарлуудаа амьдралтаа хэрхэн хэрэгжүүлж ийн. За амьдралд нь юу тохиолдоод иймэрхүү зүйлүүдээ ойлгосон бэ гэдэг талаас нь ярихыг хүсдэг. Тэгээд тухайн хүний ур чадвар одоогийн хэрэгжүүлж байгаа ажлыг бас ярихыг бас онцлохыг хүсдэг. Тэгээд манай подкастын нэг давуу тал нь ямар ч эдит хийгддэггүй. Зөвхөн шууд тавигддгаар онцлогтой учраас гоё чөлөөтэй одоо хийгддэг байгаа. Тэгээд за эхний асуулт болохоор бага насны тухай асуудаг. За бага бахны одоо байнга нэг бодогддог нэг дурсамж идэг штеп. Тэр үед нэг тийм зүйл хийдэг байсан. Тэр ингээ өөрлөж бодогдож миний амьдралд энэ гоё мэдрэмжүүдийг өгдөг гэдэг тэр дурсамжуудаас эхлээд ярьж эхэлдэг байгаа. За миний хувьд бол яг одоо бол нэг амар бага насныхаа юм явахгүй байгаа. Харин өмнө нь харин бага насныхаа сайхан дурсамж гэх юм бол өвөө эмээ дээр байсан тэр үйлүүг үл их өчтдөг байсан. Хаана гэдэг гэсэн. Яг 53 гээд зүүн арагийн наадлын үнэгтгээ тас донд байдаг гэсэн. Тэн дээр л ер нь бага нас өнгөрсөн. Тэгээ ер нь хаач нэг хэцүү зүйл зохиолдсон одоо нэг гэр бүлээсээ хол байсан ч тэр дандаа ер нь гоё ая тавиал яг эмээ өвгийнхөө яг ах トゥ хамаатан яг манай эмээ өвг тэр бүх хамаатан садангууд цугладаг байсан. Одоо манай ах нар дүүнэр гэдэг. Тэр үеэл айгүй их дурсаж эргээд тэр нэг өнөхтрөг очихын сэнлэж бодсон. Суудаг байсан. Тэгж баг нэг тайтгардаг байсан гэх юм уу. Зөв. Өнгөрснийхөө бүр юу очиж. Тэр л хамгийн сайхан дурсамж та үйл явдал тэнд л бас ер нь. Тэгэхээр тэр гоё дуунуудыг сонсоод тэр мэдрэмжийг авч явахтай бүр аюу гоё аз жаргал гоё мэдрэмжүүдийг авдаг байсан байна гэж ойлгож болох нь тий. За тэгээд дараа нь одоо сургууль сурнадаг тий. Тэгээд одоо сургуульд хаан сурсан бэ? Сургууль сурж явах хугацаанд бас ямар гоё дурсамжууд вэ? Сургуульд миний одоо хүүхэд насны дурсамжийг тэгээ бодохоор их нартыгээ танилцахаас өмнөх бүх дурсамжаас тэр л хамгийн сайхан дурсамж. Бусдууд нь ер нь бол тэгэл би ч ер нь хамгийн олон шилжсэн гэж өөрийгөө боддөө. Тий, маш олон сургууль шилжиж явж ирсэн. Яг гэр бүлийн байдлаас болоод 1-р ангидаа шилжээд 2-р ангидаа бүр 3 удаа шилжижсэн. Тэгээд 3-р жилийн дотор уу? Тий, 1 жилийн дотор 3 удаа шилжижсэн. Эхлээд нэг юуны 53 дугаар сургууль лөө. Тэнд 1-р ангид төгсөөд 17 руу шилжээд тэндээсээ эхлээд 53 даа 2-р ангидаа орчоод 17 руу шилжээд тэгээд тэндээсээ бүр хөдөө яг имээр өнөгт рүү очиж сураад тэгээд 5-р ангидаа 5-р анги шууд 5-р анги л өсөрчсэн. Тэндээсээ нэг хувийн сургуульд ороод эхлэл тэгээд тэндээсээ 73 дугаар сургууль руу ороод тэгээд тэндээсээ нэг коллеж руу орж үзээд тэгээд буцаад 73 руу ороод тэгээд төгссөн. Одоо ингэж их шилжих нь одоо хүүхдийн сэтгэл зүйд ер нь ямар нөлөө үзүүлдэг юм болоо? Юу гэж боддог вэ? Тийм, тэр үед би бол өөрийнхөө хүсэлтэд шилжихгүй байгаа шүү дээ. Тухайн үед тэгэл тухайн байгаа газараа л ер нь тасан цогцох чадвар амар сайн байсан гэх юм уу. Одоо бодоход хаач очсон ер нь шилжиж очсон газараа хичээлээ бол сайн хийждэг. Тэгээд нийгмийн юунаас авахаар би ч одоо 57 дугаар сургууль 1-р ангидаа сурж ирсэн гэхээр 57-д ч бүр алаам байсан. Ерөнхийдөө бүр л одоо зөвхөн яг манай хайлтад байдаг гэсэн. Тэгэл тэндээсээ 17 мөн л ялгаагүй ер нь л байсан. Тэгэл бүр хөдөө очихд хөдөөний хүүхдүүд бүр шал ондоо байгаа юм чинь. Тэгэл тэр хүүхдүүдтэй байж ирсэн гинт хувийн сургууль руу орчиж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг баялын одоо нэг жоохон мөнгөтэй айл хүүхдүүд ч юм уу шал ондоо. Тэгсэн чинь тэр дунд нь би хамгийн сэхлэхгүй нь болоод харин өмнөх тэр сургуулиуд дээр улсын сургуулиуд дээр хамгийн дараах нь болоод тэгээ хамгийн дараах нь
Тэр хувийн сургуульд очсон чинь нөгөө нэг асашир аав хэлдэг шиг тий. Юу яачмаар санагдав. Тэгээд хамгийн хэцүү хамгийн сэхлэггүй тэгсэн мэт хичээлээ сайн хийдэг. Том ондоо би хамгийн сайн. Тэгэл хичээлээ сайн хийдэг. Тэгж явж байгаад яг 73 дахь сургууль яг бүхний секцтэй ангид ороод тэгэл яг тэнцвэрчсэндээ ер нь бол 5 6 дугаар ангиас эхлээд ер нь тэнцвэржэл бүхний секцэнд ороод тэр хугацаанд яг өөрөө шилжээгөө тэгээд шилжсэн ч гэсэн одоо бодоход нэг би өөрөө сэтгэлийн дарамт байдг байсан юм шиг байна. Өөрөөсөө байглаасаа нэг аливаа юм тасан цогцохтой амар хурдан ингэж юм байна тэгч юм байна тэр хүүхэд тийм байна ингээд хүүхдүүдэд харьцах амар одоо нэг хамлын шиг гэх юм уу сэтгэл зүйн амар хувирал тухайн газараа ямар ч гэсэн нэр хүндтэй болоо явчихдаг байсан. Анхны шилжилт чи одоо шууд имээргүй явсан шилжилт байсан уу? Үгүй анхны шилжилт бол яг 57-оос 17 руу шилжсэн. 2 дугаар ангид гэсэн тий? Тий 2 дугаар ангидаа. Тэрнээс өмнө бол ээж автагаа юу? Тий ээж автагаа. Хамт ажилласан. Бэлтгэл ангидаа бас хөдөө сурсан юм байна. Анхны шилжилт яг ямар мэдрэмж төрсөн бэ? Мэдгүй одоо тэр үед ямар байсан бол таа. Ямар шалсан тэгэл заа шилжиж. Аав ээж бол тэгэл окей гэл тий. Зөв. Тэгэхээр аав ээжийн амьдрал ер нь жоохон тийм хэцүү байсан гэх юм уу? Тий, анаа авч ер нь арх ер нь уучдаг. Архны хамааралтай тэгэл ээж мал ер нь бүх амьдралыг босгох гэж бүх юм зориулаад 3 би ч айлын 3 хүүгийн хамгийн бага хүү байхгүй. Тэгээ дээр 2 ахтай. Тэгэл ер нь тэгэл 3 хүү байсан тул та тэгэл тэр амьдралыг гуруулаад аваа гарсан. Өөрсдийн гэсэн үзэл бодолтой болоод том болцгоосон байсан. Тийм байна тий. Одоо ингээд эмээгээд бодохоор яг ямар дурсамж эмээ нь яг ямар зан характертай хүн байсан бэ? Чамд хэрхэн нөлөөлдөг байсан бэ? Манай эмээ чи ер нь миний нэг тамирчны сэтгцүү. Надад ч гэлтгүй ер нь тэр үеийн ач зээнэр тэр хүндэтгэд очсон ач зээнэрт бүгдэнд нь суулгасан гэж боддтой. Манай эмээ хоёр ер нь тамирчин хөнгөн атлетик. Одоо ер нь ороогүй тэмцээн спортын хөнгөн атлетийн төрлөлд ороогүй спортын төрөл гэж байхгүй баха. Балтармаа гэдэг одоо явган айл сүлд 1000 мөр явган айл майл явж ирсэн. Тэгээ өвөө эмээ хоёроос ер нь л тийм тамирчны бууж өгөхгүй тийм сэтгүүл суулж авсан юм байлээ. Ер нь одоо бодоход. Зөв. Ямар ч юмд одоо нэг шантрахгүй гэх юм уу. Аливааг нэг эргээр хараад нэг зүтгэх тэр сэтгүү багт мань бид яаж гэр бүлээ ингэж хайрлаж хав. Инэрэнгүү сэтгэлийг бас айгүй их суулгасан. Бидэд тийм бөөнөрөө яаж гэр бүлээ яаж нахтуу хамаад татна хайрлах вэ? Эмээ өвгөөс ер нь бүгдийг сурсан юм биш үү? Тийм ээ тий. Өөр нь бас ер нь ойролцоо юм тий эмээтэй адилхан спортын хайр тэр хүнийг хайрлах тий өрөвчний жин сэтгэл тэр болгоныг бол сургасан. Детальчлаа ярил ер нь бол дуусахгүй байх. Гэхдээ ийм гой зүйлийг сураад амьдралд бэлэн болоход тэр зүйлүүдийг өгсөн гайхалтай өвөө эмээд нь талархъя. Харин одоо нэг яг ийм болсон байгаа та нэг уулзч нэг ярилцах юмсан гэж боддоо шүү. Одоо хаана байгаа? Одоо бурхан байгаа. Зөв. За алглаа. За тэгвэл ээжийнхэн тухай яриул. Ээж нь яг ямар хүн байсан бэ? Манай ээж чи яг өөрийнхөө амьдралын төлөө зүтгэсэн. Одоо юунд ч бууж өгөөгүй гэх юм уу? Одоо бууж өгөх нөхцөлөд байсан. Даанч бууж өгөөгүй. Дайчин. Гайхалтай. Ээж нь юу хийдэг лээ? Манай ээж одоо яг зурагчин. Одоо нэг эмээгийнхээ ажлыг хийгээч гэл би гуугаалаа. Одоо тохироо дэр эмээгийнхээ ажлыг хийхээр болсон юм. Одоо ер нь насанд яваад зураг аваа явж явах одоо юу. Зөв ойлгомжтой. Аавчийн хувьд яг ямар мэдрэмж төрж гин? Чамд хэрхэн нөлөөлсөн бэ? Аав гэдэг хүн чиний ойлголт ямар хүн байх хэвээр? Аав хүн гэж манай одоо ээжийнхээ төсөөлөхөд надад бас нэг аим нэг төсөөлөд байх. Одоо нэг арх угаал ирдэг гэсэн байх төсөөлөл байгаад байгаа байхгүй. Ээж яг нэг ярьсан юмудаас харахад яг уудгүй л бол ер нь амар
одоо яг надаас гарч байгаа энэ сэтгэл хөдлөл, хүнтэй харьцах байдал, эргээр хүнтэй уулзраа олдог байдал нь байсан юм л манай аав байсан гэж хэлээ. Ер нь. За. Уухал болцсон бол уг нь амар амжилттай явах гээл манай ээж ярьдیں۔ Даанч дээр нэг бас нэг тийм удам модмын тийм хараал мараал урдсан гэл манай ээж тэр бигтэй би тэр нэтгэдүүлтэй яг өөрөө тэр чинь тэрнээсээ гарч болно шүү дээ. Яг тийм хараал урдсан гэл өөрөө итгэж явсаар байгаа л таарсан. Гэхдээ сүүлийн хэдэн жилдээ бол яг гүн ухаарлал нь орж ирээд огцом архив болоод тий тэгсэн чинь үгүй аливаа зүйлд чинь нэг одоо хэдэн жилээр хэрэгэлсэн юмсаа гид болж болдгүй юм биш. Тэгээд тэрнээсээ болоод дэлгэний яваараа 2010 онд тий. Манай нэг Туркээс ирээд удааг багт өнгөрсөн. Тэгээд авсан юм гэх юм бол тууштай байдал юм уу? Тий. Сайн дэлгэн бодох юм бол тэр тууштай. Нэг тууштай байсан. Тэгээд Өөрч яг нэг надад болцсон нэг надад өгдөг сургаал. Нэг гоё хамгийн том сургаал. Аавын бид хүнтэй танилз, ахтны бид газар үзээ гэж өргөлж хэлдэг байсан. Гэтэ аавынхаа ачаар ер нь хүн амьтантай танилж амжаагүй. Тэгэхээр би аавынхаа хэлсэн дээр сургаалаар дамжуулж өөр хүүхдтэй ямар ч хэлсэн яг аавынхаа загсан захиалсыг биелүүлнэ гэж бодож байгаа. Одоо ингээд дурсахаар аавда одоо гондох та аав минь одоо нэг зөв хүн байхгүй явдаа тэр яригтар суудгүй байвал зүгээр байхсандаа гэдэг тийм бодол байдаггүй. Тэр талаар юу гэж бодож байна? Тэр талаар ер нь бодож байгаа хүн байлээ. Өнгөрсний багасаа л өнгөрсөд нь үлдээж чаддаг хүн байсан юм шиг л. Гомддгүй байсан гэх юм уу. Тэгэл аав ээж саллаа маллаа гэж тэгтэн тэгэхэд л бид гурыг нэг тэгчихгүй дээ. Тэгэхэд л намайг шилжүүлэхгүй яг 57-д 10 жил төгсгсөн болмол гэж тийм нэг санаа зовлон нэг гомдол байгаагүйсэн. Тэгэхээр ер нь аавгаа ер нь бүр анхнаас нь уучлсан байсан гэх юм уу. Одоо ингээд үнэхээр яах аргагүй л ингээд яваад байгаа юм байл үү дээ л гэж боддог гэсэн. Сүүлд нь ингээл сая энэ сүүлийн 1 жилийн хугацаанд бодоход үнэхээр яг аргагүй л байсан байл л дээ. Зөв. Тийм байгаа гарын бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр сайхан хүн байсан. Айгу байгаа байдал айгу нөлөөлдөг гэсэн гэж хүмүүс их ярьдیں۔ Юм ярихгүй юм байж тийм энергитэй байсан гэж. Тэр энерги чамд байгаа шүү гэл айгу наваад тэгдээ ээж. Тэгэхээр зааж би одоо тэгвэл энийг сайн зүйлд ашигланаа. Ааваасаа бүх давуу талуудыг хүлээж аваад одоо амьдралдаа хэрэгжүүлээд. Зөв. За ойлголоо. За аав ээжийнхэн тухай үеийнхээ тухай гайхалтай төвүүдээ хэдүүлээ сонслоо. За одоо юу хийж байгаа вэ? Одоо яг коучинг хийгээл бусдад ер нь эерэг сэтгэл зүй эргээр зүмийг харах. Аливаа зүйлд нэг эргээр хандах. Өөрийгөө хөгжүүлж нэг өөрийгөө нэг хамгийн сайн байлгах. Тэр зүйлд л чиглүүлж туслахаар болцсон л байж. Зөв. За ойлголоо. За ингээд харахаар хүний амьдралд ингээд зовлон бэрхшээл янз бүрийн зүйлүүд тохиолддог юм байна. Тэгээ зовлон гэдэг зүйлд бид нар ер нь хэрхэн хандах ёстой юм бэ? Тэ? Одоо жоохон мэрэгжлийн тал руугаа асуултуудыг асуугаа явчих. Ажил мэрэгжилтэй холбоотой хэдүүлээ сайхан дурсамжуудаар аяллаа, гоё мэдрэмжүүдийг хэдүүлээ авлаа. Тэгэхээр энэ зовлонд бид нар хэрхэн хандах вэ те? Би бас сонирхоод байна л да. Би яг өөрөнгө гэсэн ойлголттой байгаа боловч таны хувьд одоо хүнд зовлон тохиолдож одоо яах вэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлмээр байна? Одоо шууд хатуух хэлье явж байгаа. Зовлон өөрөө л хүсдэг юм байлээ хүн. Яг ухаад үзээд ингээд яг хүсэх юм яг өөрийнхөө дотор руу анги ажиглах юм бол өөрөө л тэр зовлон өөр л өгöd дуудаж хүссэн байдаг. Гэхдээ зарим хүмүүс яг үгүй би ийм зовлон хүснэ гэж юу гэдэг өөртөө итгэдэг юм. Гэхдээ яг өөртөө яг тэрийг буулт хийгээд за энэ юу болчихв? Яагаад ийм тохиолдчихв? Надаас шалтгааллах юу байна гэд бодоод эхлэхээр яг өөрөө л тэр зовлон өөрлөгөө дуудсан байт юм байлээ. Тийм дуудах гэд хүсэх гэд нэг хоёр үг байгаа дээ шүү дээ. Мэдээж хүн ингээд завхыг хүсэхгүй шүү дээ.
Гэхдээ дуудсан гэдэг үг нь зүгээр санагдаж байна тий. Ямар нэгэн байдлаар дуудсан. Тэгээ жишээ нь гэвэл ямар юуг одоо санаандгүйгээр ингэ дуудсан байгаа уу? Ямар бодлороо, ямар үзэл бодлороо дуудсан байдгүй. Яг дуудагдж байгаа тэр зүйлүүд нь заах ирээдүйд болох зүйл учраас санаа зовнол айдсан тэр асуудлыг дуудаж байна гэсэн үг. Тийм болчих үедээ гэсэн айцтай. Тий. Үгүй бол эргэн тойронд нь яг тийм асуудал болонгод ийм надад тохиолдчих үедээ гэж тэр мэдрэмж нь яг нөгөө хүний талд тухамсар юунд нэг энерги хүний одоо бодол чинь энерги амнаас гарч байгаа үг чинь энерги тэгэхээр яг тэр мэдрэмжийг л өөрөө их ялгаруулад байна гэхээр тэрийг ингээд дуудах юуг ингээд бэлэн болгоод байна гэсэн. Яг нэг шууд тэгж бодоод ерэн чиж юу ах вэ? Гэхдээ яг тэр хүн ямар сэтгэл хөдлөлтөө ямар юутай хамаарат байж байгаа. Одоо нэг үгийг бүр яг хоёр өөр янзаар хэлэхэд л хүнд амар өөр мэдрэмж төрүүлж өөр зүйл дуудана. Жишээ нь одоо яг маргааш юу болдог болоо гэдэг амар санаа зовсон хэлнэ шүү дээ. Тэрний оронд маргааш над юу болох болоо гэдэг гоё эргээр ингээд мэдрэмжтэй хэл энэ өөр бүр шал өөр мэдрэмжтэй. Адилхан үг байна тийм. Адилхан үг нь. Гэхдээ яг ямар мэдрэмжтэй хэлхээс шалтгаалаад маргааш юу тохиолдох нь та өөрөө одоо шийдэд байгаа байхгүй юу? Тэгэхээр яастай хэлж нөгөөдх нь болохоор ингээд surprise тий юу болох вэ? Ямар гайхалтай зүйл болох вэ гэдэг бодох нь шүү дээ тий. Тэргээр ялгаатай байна тий. Тий хүний энэ мэдрэмж амнаас гарч байгаа үг энэ бодол мэдрэмж нь тийм асар хүчтэй юм байлээ. Зөв. Би бас нөө YouTube дээрээ та бүхэндээ ярьдаг нөө даалт ухамсарын програмчлал буюу хүн яг дотроо юу мэдэрнэ тэрийг амьдралдаа татдаг тухай та бүхэндээс ярьдаг. Яг энэ тухаас ярьж байгаа шүү. Энэ даалт ухамсар гэдэг чинь бас яаж ажилт юм бэ? Таны бодлоор. За миний бодлоор бол одоо яг л нэг системтэйгээр одоо дадал одоо хүмүүс юу яасан шүү дээ. Одоо ном уншихад дадлаар л суулгана. Тэгээд тэр дадал нь мэдрэмж болно. Тэгээд тэр мэдрэмжийг байнга мэдрээл явал нөгөөх нь тань дээр ирэх нь цаг хугацааны асуудал байна. Зөв. За тэгвэл хүн яг зовлонгийн мэдрэмж авцсан. Тэгээд тэрнээсээ болоод тухайн зүйлийг ахаад болчих болов уу гэж санаа зовоод байна шүү дээ тийм. Энийг яаж арилгах вэ? За өнгөрсөнд болсон нэг таагууд орсонж байгаа тий. Тэгээд тэр нь дахиад ирчгүүдээ гэсэн айдас байгаа тий. Яг оноо. Тэгэхээр тэр өнгөрсөн зүйлийг эхлээд өнгөрсөнд нь үлдээж ижил таны дадал чинь өөрчлөгдөнө. Яг байгаагаар нь хүлийн зөвшөөрнө гэсэн үг. Тэр нь бас жоохон хэцүү л дээ. Ер нь байн тийшээ очино. Тэгэхээр зарим хүмүүс яг тэр тийшээ очихыг хүсэхгүйгээд бодохыг хүсэхгүйгээд хайчдаг. Даанч тэгээд жижиг юм дээр л тэр мэдрэгдээд байдаг. Яг тэр яг үйл явдлууд нь одоо яг тийм үйл явдал болонгууд дотор санаа алдаад нэг жоохон мэдрэгдээд байдаг байхгүй. Яг тэр мэдрэмж нь явсаар хагаад л нөгөөдг нь дахиад яг өөр тэр нэрдэг байхгүй. Тэгээ бүр батлагдаад. Тий, бүр батлагдаад. Яг батлахын бүр харахтаа хүртэл бүр баталж хардаг байхгүй. Яг л батснаар боллоо шүү гэдэг. Тий, тэр чинь бүр улам тэр юу мэдрэмжийг бүр улам баталж яах гэсэн. Улам дадал. Бүр яг тэр мэдрэмжийг мэдрээл байгаа нь бүр дадал зуршил болсон. Харин тэрийг эдгийхэд бол гарцаагүй тэр өнгөрсөнгөө очиод тэрийг байгаагаар нь л байн бодох юм уу? Миний хувьд бол яг тэгсэн өнгөрснийхөө алдаанууд дээр үргэлж очиж тэдрийг бодсон тэгээд тэндээс яг өөрийгөө уучлсан тэгээд тэр яг болсон надаас шалтгаалаагүй болсон үйл явдлууд дээр хүртэл нөгөө хүмүүсүүд уучлаад за зүгээр яах ч аргагүй болохоос аргагүй байсан юм байна да гэж бодсон цагаас эхлээд тэр нь надад нэг тийш өнгөрсөн л очингууд таагүй мэдрэмж төрүүлэх болцсон байхгүй юу? Яа за тэр тийм болцсон одоо. Тийм болцсон шүү. Болд юм байлаа. Хүнд юм л тохиолдсон юм байлаа гэж хэлчихгүүд би ямар ч тийм нэг санаа зовсон дахиад маргааш тийм болчиход бай гэсэн айц хүн хэлчихэж байгаа болохоор нөгөө мэдрэмж ч байхгүй болчихсон байхгүй. Харин тийм. Яг энэ байхгүй болох мэдрэмжийг мэдэрч сурна гэдэг нь бас нэг юм туршлага шаардлагатай байх шиг тий. Тэрийг эерэг болгох.
За сүүлд би нэг ойлгосноор одоо тэр сөрөг мэдрэмж буюу тэр дахин бодогдоод байгаа зүйлийг гаргах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? А тэгэж гаргахын тулд одоо зарим хүмүүс одоо спортоор гаргадаг. Тэгээ уулан талхдаг ч юм уу. Эсвэл нэг өөрийгөө нэг биеэрээ ядраах юм бол тэр сөрөг эрчим нь айчмаар багасаад санаа зовлон нь байхгүй болдог гэж байгаа. А зарим хүмүүс болохоор ингээд сэтгэлээ онгоод л яриад, уйлаад, дуулаад ингээд ярьчих юм бол гаргах чаднаа гэж ярьдаг. Тэгэхээр энийг одоо ингээд гаргах технологи байна тий. Таны хувьд бол тэр дурсамжин дээр очиод за энэ дурсамж ингээд дахин бүр сайн мэдрэх юм байна. Миний хувьд бас тэр дурсамжаасаа ингээд цухтдаг байсан. Дахиж бодохыг ч хүсэхгүй байна гэх тий. Бодохоор л нэг уйлмаар ч юм уу гомдмоор юм мэдрэмжтэй болохоор ингээд хүн ярих гэхээр л нөгөө ингээд дургуйслаа илэрхийлээл ингээд цухтдаг байсан байхгүй юу. Тэг яг өөрөө чи яг хэлсэн тэр аргыг бас туршиж үзсэн. Яг дурсамжиндаа бүрэн очиод яг юу болсон? What happened тий. Юу ямар юм тохиолдоо юу тий. Тэрийг яг бүрэн гүйцэд яг тэр дурсамжин дээр очиод тэгээд эерэг болохын тулд яг одоогийн өөрийнхөө өнцгөөс тэр одоо тэр чинь бага насны зүйл байгаа шүү дээ. Тэгээд тэр охинд хилээд ямгууд амар хүүхэн тайвширдаг ч юм уу. Тэгээ нөгөө нэг дотоод хөөгтийн ангаалт гээд тасгал байдаг. Тэгээ тухайн үед яг юу хүсэж ийсэн тэгээ хэлмээр байсан юм уу, яамаар байсан, хамгаалуулахыг хүсэж ийсэн юм уу гэд тэр хүслүүдийн нөгөө ич хиттэй юм шиг биелүүлдэг байхгүй юу. Тэгээ энэ тасгал бол их гоёор нөлөөлсөн. Тэгээ хоёрдугаар яг ингээд коучтайгаа уулзаад ярилцаад юм сэтгэлээ онгоогоод яриад уйлахад бас айгүй их тийм арилж байгаа юм шиг амар гоё мэдрэмжүүдээ би бол авсан. Тэгээ бас тасгал хийж үзэхэд бас тэр нь жоохон багасж байгаа санагдсан. Тэгэхээр энэ өнгөрсөнд болсон энэ зовлонгуудыг ер нь иймэрхүү байдлаар ер нь гаргах юм байна гэж бодсон. Тэгэхээр таны хувьд ч гэсэн бас энэ аргыг бас хэлж байгаа нь бас айгүй гоё санагдаж байна. Нилээн тийм хэрэглэгдэх үз. Тэгээд одоо энэ бичлэгийг сонсож байгаа хүмүүс ч гэсэн амьдралдаа бас хэрэгжүүлээд үзээрэй. Ер нь юмыг нэг туршиж үзээд яг өөрт нь болж ийн үгүй юу гэж мэдэх нь айгүй чухал санагддаг. Тэгэхээр та бүхэн бас туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За зовлон бэрхшээл окей. За хэдүүлээсээ зовлонгоо болчлаа. Тэгээд одоо яах вэ? Хүн ер нь зорилго тавих хэрэгтэй юм болов? Ямар нэгэн зүйлийн артаас явах хэрэгтэй байд юм болов? Энэ талаар юу гэж бодож байна? Тий. Ямар нэгэн зүйлийн зам. Тий зорилготой л үжиж хүн эерэг сайхан болж байгаа. Тэр зорилго нь яг уу миний одоо бодоход тэгж бодсон юм. Хүмүүс яг зорилго гэхээр яг өөрийнхөө төлөө одоо тийм байртай болно, тийм амжилттай болно. Би тэгмээр байна. Ингээд тийм зорилгод их амжилттай яваад хүмүүс ярьдаг тий. Миний хувьд болохоор зорилго нь бусдын төлөө байж болох юм болвол тэр амьдрал нь бүр илүү аз жаргалтай, утга учиртай болж байгаа юм шиг санагдсан. Би яг өөрөө яг бусдын төлөө одоо яг ингээд бүх энэ зовлон зүдгүүрийг бид нар хүмүүс өөрсдөө дууддсан байх шүү дээ. Тэгвэл энийг ойлгочих юм бол хүмүүс бүгд эерэг болчих юм бол энэ нийгэм ч гэсэн гоё болчих юм биш. Тэгээд айгүй гоё нийгмээ гоё нэг эерэг сайхан болгоё гэсэн амар том зорилготой байд. Тэгээ бусдын төлөө бай гэсэн зорилготой болсон. Тэр цагаас хойш миний одоо өдөр бүр амар хаппи аз жаргалтай болсон. Тэгээд би бусдын төлөө тусалж байгаа шүү. Бус хүмүүст би тусалж байгаа шүү гэсэн бодол хүнийг бүр амар гоё эерэг болгож хамгийн сайхнаар дүүргэд юм билээ. Тэгэхээр нэг яг хүмүүс гоё зорилготой гэж болно л доо. Би бас тэр хүнтэн болно юу байна. Болно тийм. Тэр хүн болгон өөрсдийнх нь зорилго байх болно. Тийм. Харин тэр нь бусдын төлөө байх юм бол илүү тань аз жаргалтай амраа маглан бүр утга учирыг өгнө шүү л гэж хэлмээр. Зөв. Тэгэхээр зорилго маань өөрөө зөвхөн өөрийн төлөө болохоор нэг мэдрэмж. Бусдын төлөө болохоор бүр өөр мэдрэмж авах нь шүү дээ. Одоо ингэж асууж байсан байхгүй юу? Би бусдын төлөө амьдрмаар байна. Зүгээр л би амьдрмаар, зүгээр мөрөөрөө л амьдрмаар байна. Яа заавал бусдын төлөө байх хэрэгтэй юм гэж асууж байсан байхгүй юу? Тэгэхээр тэгж асуумаар санагдсан, тэгж бодож байгаа хүмүүс нэг ахаад нэг тунгаагаад бодоод үзээрсээ дотроосоо өөрөөсөө асуугаад байх нь шүү дээ. Мэдрэмжийн хувьд яг ялгаа нь юундэ байдгийг, яг яаж бодохоор тэр гой дүүрсэн мэдрэмж гардыг тий.
тэргүүрээ ялгаатай юм байна шүү. За жишээлбэл одоо ингээд бизнес эрхэлдэг хүмүүс идэг штеп. Тэгээ нөгөө бусдын төлөө биш бизнесүүд ямар мэдрэмж өгдөг болоо. Одоо жишээлбэл газар ухдаг ч юм уу, эсвэл нэг хог гаргаж ирээл тэр одоо байгаль дэлхийг хордуулдаг ч юм уу. Эсвэл одоо баар ажилуулаад арх дарс зардаг ч юм уу. Иймэрхүү бизнесүүд ер нь хүнд ямар мэдрэмж өгдөг бол тэрийг ажилуулж байгаа хүмүүс хэрхэн амьдардаг болоо. Тэр хүмүүсийг би болохоор буруутгахгүй. Яг нь нийгэм нь яг тийм байсан. Мотивац нь одоо яг урсгал гэх юм уу? Нийгмийн урсгал яг тийм байсан. Чи юу бусдын төлөө эхлээ чи өөрийгөө амар амжилттай болгож ийж, өөрөө маш их эд баялагтай болж ийж, тэгжээ чи бусдад туслая шүү гэд. Бүгд нийгмийн тэгсэн. Тэнгүүд нөгөө хүмүүс чи за ер нь эхлээд би баяжих хэрэгтэй байна. Би амжилтанд хүрэх хэрэгтэй байна. Тэгжээж бусдад туслах хэрэгтэй байна гэд. Маш амжилттай урсгалын дагуу сэлж чадсан хүмүүс гэх юм уу? Одоо өөрийн амжилттай ингээд мөр янз бүрийн бизнес хийгээд амжилттай яваад байгаа хүмүүс. Үнэхээр тэр хүмүүс яг урсгалын дагуу үнэхээр сэлж чадсан, дааж урсгалыг яг сөрөх яг зориг нь байгаагүй л байхгүй ерөнхийдөө бол яг тэр нэг хар бараан одоо хүнийг одоо хохироосон ч хамаагүй өөрөө ашиг л олж ивэл болоо гэсэн нэг урсгал байгаа байхгүй. Тэр урсгалыг сүрч чадахгүй яг урсгалаараа амжилттай явж чадсан хүмүүс. Гэтэ яг тэр хүмүүс амжилтынхаа оргил дээр гарсан хойно мөнгө утгаучир биш юм байна штэ гэдэг ихэнх хүмүүс хэлдэг тийм. Тэгэхээр хүн ер нь бусдын төлөө л байх хэрэгтэй байна гэд ойлгоод ирдэг. Яг тийм болохоор одоо бусдын төлөө байна гэдэг нь болохоор нөгөө хүмүүс амар том юм төсөөлөд байгаа шүү байгаа юм. Тийм. Миний хувьд болохоор бусдын төлөө байна гэдэг нь та юу хийж чадах юм? Та яг ямар авьяастай юм? Тэр авьяасаа бусдын төлөө байлгаж чадхуул гэж хэлж байгаа. Би тэгэхээр өнөөдөр үнэхээр гадаа хог шүүрж байгаа ч юм уу, нэг цэглэхаан ч юм уу нэг ямар ч ажил хийж болно. Харин тэрнгээрээ би бусдад тусалж байгаа шүү гэсэн л сэтгэгийг хүү суулгачих юм бол өөрийнхөө дотор. Тэгэл тэр нь дүүрнэ. Тэр нь тэгээд л яг баг тэгэл би яг бусдын төлөө энэ цэглэхаан ч хийж байгаа. Би энэ бусдыг маш гоё цэвэрхэн байлгахын төлөө энэ хогоо цэвэрлж байгаа гэсэн тэр сэтгэлийг авах юм бол сэтгэлэн дүүрээд ирнэ. Тэгээд байгаагаас аз жаргал юм мэдэрнэ. Тэгж мэдэрсэн цаашаага маргааш нь мөн л тийм байх болно. Зөв. Тэгээ улам олон гоё боломжууд нэгдэж ирэх юм. Өөрөө олж харж эхэлнэ гэсэн үг. Сэтгэлэн дүүрээд сайхан болов. Тэгэхгүй тэгэл нэг дуудлага ирэнгүүт л нэг ууралдаг цэглэхэнс төр байдаг байлийн шиг байл тий ажилтаа дургу өнөөдөр нэг амарчиг гэж яах чинь нэг дуудлага ирчлээ байна. Харин яг бүр сэтгэлэн дүүрсэн үнэхээр гоё зориг бусдад туслая гэсэн зоригтой хүн байх юм бол дуудлага ирэхийг өөр хүлээгээ байж шүү дээ. Яг нэг айлыг ч гэсэн очиж нэг цэглэхааны асуудлыг шийдчихье гэд сууж ивэл тэр нь бүр үнэхээр хайдий. Тэгээд тэр чинь цаашаа ингээд дэвшээ явах нь бүр цаг хугацааны асуудал болоо явчихж байгаа байхгүй. Харин дээр хүн уурлаа тэгээ суугаалах юм бол ямар ч амжилтыг олж харахгүй. Тэгэл ажилдаа дургуугаар эндээс гарчвал мөшөө том юм гэж бодоод байж идэг. Харин яг өөрийг хийж чаддаг зүйлээрээ бусдад туслах юм бол тэр нь л хамгийн аз жаргал дүүргэж чадна. Амар энгийн зүйл. Тухайн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх, илүү аз жаргалтай, утга учиртайгаар хийж эхлэнгүүт амьдрал нь одоо байгаа нөхцлөөсөө сэтгэл санааны хувьд төсөлд гарах нь шүү дээ. Одоо жишээл ажилдаа дургуун байгаад байгаа шүү дээ. Нэг юм би компани захирал биш байна. Би маш их мөнгөгүй байна гэдэг ч өөрт байхгүй зүйлүүдийн тухай бодож ингээд шаналаад ч юм уу. За бүх хүн хуульч, бүх хүн эмч, бүх хүн одоо компани захирал байх боломжгүй шүү дээ, тий. Хүний татаад өгөгдлүүд нөөр тий. Өнөөдөр одоо хаана ажиллаж байгаа нь тий. Тухайн ажлынхаа нөхцөлд тэрийг утга учиртай болох боломжтой юм байна шүү. За тэгээ утга учиртай болцсон хүн чинь нэг юм тухайн ажлын байранд илүү сайжруулалт хийх нүд нь нэгдээ тий. Яаж сайжруулах уу, яаж гоё болох уу, яаж илүү сайнаар хүн туслах уу гэдэг ч юм уу тий. Би энэ мэдрэмжийг нэг ойлгосон байхгүй. Хүн угаасаа тийм одоо төрөлхийн тэр өгөгдөл нь хүнд туслах гинэ. Яагаад ч юм одоо мөнгөтэй олъё гэж байгаа хүн чинь дараа мөнгөтэй олчоод нөгөө мөнгөө таньдаг хүмүүстэй ингээд туслах гад байдаг тийм бэт юм бэ. Тэхийн оронд зүгээр сэтгэл санаагаа өөдрөг болгочоод өөдрөг сэтгэл зүгээр хүмүүст гоё эерэг энерги цацруулж болж байгаа байхгүй. Энд нэг тийм амар их мөнгө орохгүй гэдгийг
ойлгоогүй юм байна гэж би бодсон аахгүй. Жишээлбэл би нэг амттай хоол идчихээр нэг таньдаг хүмүүстэй энэ газрын хоол үнээр гоё амттай шүү гэд бүр хэлмээр санагдаад байдаг ч юм. Ялангуяа ээжүүд гэдэг байхгүй. Тэгээ гоё памперс хэрэгэлчих юм бол за тэр нь хэлээ энд хэлээ гэж нэг түгээмээр санагддаг. Тэгэхээр нэг гоё мэдрэмж гэдэг зүйлүүд хүнд одоо ингээ гоёороо л түгээгддэг юм байна гэдэг ойлголт тавьсан. За ойлголаа. Одоо бас нийгэмд нэг ийм асуудал байгаа шүү дээ. Ингээ бусдаа өөрийгөө харьцуулаад саяны ярианаас гаргаад тийм атаархдаг ч юм уу тийм. Тэр тэгж гоё амьдарч байгаад би энд зовж штэ. Одоо энийг сонсож байгаа хүмүүс ч юм уу зовлонтой байгаа штэ тийм. Би ингэж зовж байхад хүмүүс ингээ энийг амьдраад штэ. Ийм нөхцөл хүн ямар сэтгэл зүйтэй байх хэвээр юм бол. Атаархал бол ялч нэг хүний сайхан амьдралын хамгийн том саад гэх юм уу. Мөнгө одоо тэр мөнгө эд баялаг орж ирэх ч гэсэн хамгийн том саад нь байгаа. Тэр атаархал яг л өнгөрсөн дэх асуудлаас л үүсээд байгаа гэж анзаарсан байна. Өнгөрсөнд хүүхэд байхад яаж өссөн, дутуугийн мэдрэмжтэй өссөн үү? Хүн дутуу зүйлээ өөрт нь дутуу зүйл өөр нэг байхаар л атаархаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр нь яг дутуугийн мэдрэмж л санагдаад байгаа миний хувьд. Багасаа амар гоё дүүрэн мэдрэмж авч чадаагүй хүмүүс яг тэгж атаархаад ирсэн. Яг тэрнгээрээ л амьдарч идэг. Тэгэхээр амьдрал нь ямар ч дээшилчгүй, доошлогчгүй яг л тэр нэг юм дээр станцны намагтаа суугаал. Тэгэл тэндээс өөрийгөө тийшээ суусныг ч бараг зарим хүмүүс нь анзаардгүй юм байлаа. Ааста тийм гэсэн тэгсэн. Тэр тийм байлаа гэл тэ. Тэгээд ярьж лээ. Тэгэхээр атаархал бол ялчгүй өнгөрсний асуудал байгаа. Тэрийг өстой яг өнгөрсөнд очиж шийдчихэл. Тэгжиж л атаархлаас салсан цагт л хүнийг байгаагаа нь улааж авч хүмүүсийн амжилтанд өмнөөс нь илүү хамт баярлж сурах юм одоо амжилт гаргасан хүмүүс атаархал хүмүүс ч баярлж өгч чаддгүй шүү дээ. Аста баяр хүргэе. Өмнөөс үг болчихгүй. Тий тэрний оронд бүр яг өмнөөс нь бүр хамт авсан юм шиг баярлах юм бол тэр мэдрэмж чинь бүр илүү бүр алж аргалтай болгоно. Нөгөө үнэч гэсэн алж аргалтай болгоно. Атаархал хүмүүс ч гэсэн ер нь өөртөө баярлж чаддгүй шүү дээ. Тэгээд тэр хүмүүс сөрөг мэдрэмжээ авчгаар ч ахаал өөрийнхөө амьдралдаа сөрөг муухай зүйлүүдийг татчихна шүү дээ тийм. Хүмүүс атаарч гэдэг надад. Одоо бас нэг амжилттай баярлаад байгаа юм шиггүй. Зөнзөрлөд өгдөг. Тийм. Үнэхээр яг атаархлыг өнгөрсөн. Бас бусад хүмүүс атаарч байдэ гэж бодсон шүү дээ тийм. Амжилтаа өөрөө бас ойлтоо дүүрэн баярлж чадахгүй гэсэн үг байхгүй. Тийм байна. Бус хүмүүс надад өөрөө хүнд атаархдгүй чинь бус хүмүүс надад юу гэж атаарах юм гээл. Өөрөөсөө би ингэсэн гэж баярлалаа. Айгүй гоё баярлж чадаад байгаа байхгүй. Тэрнийгээр атаарх хүмүүс нь баярлахгүй байгаа нь тэр хүнд хамаагүй байгаа байхгүй. Энэ хүмүүс надад л баярлж байгаа гэсэн бодолтой. Өөрийгөө л тэр гоё эерэг сайхан зүйлээр дүүргээд байгаа байхгүй. Тэр л чухал. Тэр л чухал. За ойлгомжтой байсан байх. Тэгээ би ч гэсэн бас жоох атаархал юм байх шиг лээ шүү. Бас яриаг сонссон ч би ч нөгөө зарим зүйлүүдэд бас нэг жоох нууцлаа. Тэгээ хүн амттай атаархч байдээ. Тэгээ хүнийг одоо ингээд муухай мэдрэмж авчих байдээ. Тэр хүн зовж байхад би нэг гайхуулаад байгаа ч юм шиг тийм мэдрэмж өгчгөөдэй гэж бас нэг хэдэн хувь боддог байхгүй. Тэгээ ингээ бодохоор бас л би өөрөө бүрэн дүрэн атаархалгүй мэдрэмжгүй байхгүй л байгаа юм байна да гэж сая бодогдлоо. За дараагийн зэдэг болохоор хохирогчийн сэтгэл зүй гэж байгаа гэж ярьдаг штэ сүүлийн үед. Хохирогч буюу тэр зовлонтой байснараа өөрт нь одоо ямар ашигтай юм те. Эсвэл ингээд яг ингээд ажиглахаар ингээд тийм түүхүүд байдаг л та. Маш их өвчин тусаад бүх хүний анхаарал байжснаа өвчин идэгцэн чинь буцаа өдмөр санагдаадсэн гэдэг. Одоо нэг гадаад кинон дээр хүртэл байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хохирогчийн сэтгэл зүйг яаж мэдэх вэ? Тэрийг хэрхэн даван туулах вэ? Хохирогчийн сэтгхүү гэдэг нь бас л нэг өнгөрсний асуудал баг. Өнгөрсөнд бас л хүүхэд насанд одоо таагүй дурсамжуудаасаа болоод хэцүү байдалд орохт нь хин нэгэн одоо нэг хүүхдүүдэд хэлдэг шүү дээ. Аав ээжтэй тоогдохын тулд өвддөг ч юм уу. Үгүй бол ингээд заавал нэг хохирогч болж иж бусдын анхаарлыг өөр дээрээ татчихна тий.
тэр нь яг хүүхэд насных нь хинт ч тоогдоогүй өөрөө хөндлөж байхгүй тэрнээс нь үүдэлтэй гэж бодож. Би бол тэгж бодож байгаа юм. Зөв. Тэгэхээр ямар ч нөхцөлд одоо нүнийг анхаарч тухайн хүнд хайраа түгэж авах юм бол одоо ингээ хүүхдүүдтэй санаа зовж байгаа хүмүүс байж болно шүү дээ тий. Тэгэхээр хүүхдтэй асуудал гарах юм бол анхаарлаа хандуулах биш. Асуудал гараагүй байсан ч гэсэн тэр хүүхдэд анхаарч хайрлаад ах юм бол тэр хүүхэд заавал би хохирж өвдөж одоо хэцүү байдалд орж ээж аавынхаа хайрлыг авахгүй байна. Би зүгээр байснараа хайрлагдах юм байна гэдэг мэдрэмжээр сольж чадах юм бол тэр хүүхдэд бас ийм хохирогчийн гэмтлийг олгохгүй байж болох юм байна тийм ээ. Яг үнэ. Бидний хүүхдээ багт чи манай аав ээж чи бас л асууд нийгэм тийм байсан болохоор тэгээд хүүхдүүдийн юм анзаардаггүй тэгээд өвдгөөр нь л анзаардаг гэсэн шүү дээ. Одооны эцэг эхчүүд бол шал ондоо болсон шүү дээ. Хүүхдээ өвдөггүй байхад л арга анзаараад байгаа шүү дээ. Өвдчихгүй. Санаа зовлоо. Санаа зовлоо. Ирээдүйд барыг санаа зовно гэсэн. Хэтрүүлээд хэтрүүлээд байгаа байхгүй юу. Бид ч болохоор ирээдүйд нэг санаа зовоогүй. Харин өөртөө амхандаа амьдраа явж исэн тэгээд асуудал гарвал анхаардаг байсан. Тэгс чи одоо болохоор чи айгүй гоё нийгэм гоё болцсон. Тэгсэн чи тэр нь хитрээд ирэнгүүтлээ хүүхдүүдийнхээ ирээдүйд амар санаа зовдөг болцгоосон. Одоо нөгөөдөг чи одоо хинтэйг нь хэлсэн байгаа л байлээ. Одоо тэгсэн бол тэр нь баг хүүхдүүд нь өөрсдөд бүр амар төвхтэй болцсон. Тэгээ баг өөрсдийнх нь хувийн орон зайланд халдаад байна гэж айгүй хүүхдүүд их яадаг болсон шүү дээ. Ярддаг болсон шүү. Хит их халаан. Хит их яг үнэ. Тэгээд би өөрөө 4 хүүхэдтэй болохоор яг өмнөх сурснараа л ер нь асуудал гарангуул хүүхдүүд рүү анзаардаг байсан. Тэгээд жилийн хугацаанд өөртөө ажиллаад ирсэн. Одоо хүүхдүүд зүгээр байж байхдаа ингээл одоо уцаа оролдол байж байгаа шүү. Тэгтэн тэгэл ойлоо бөөнөрө тэхүү ингэхүү гэл. Тэгэл хоол идэхтэй ч гэсэн яг анхаарч байгааг нь хэлнэ. Тэнгүүд нөгөө хүүхдүүд нь юм хумаа нуухай болж илээ ер нь. Айгуугаа илүү нээлттэй болоод асуудлуудаа шууд ярилцаа явцдаг. Тэгээ би бүр ирээдүйд нэг санаа зовхгүй болцсон. Тэгээд за чи юу юмэрэ юу чадах юм ингэж юм гэл юу ч байсан автагаа ярилцаж болно. Ямар ч сэдвээр ярилцаж болно гэдэг одоо юуны тулд өөрийгөө одоо ийм болгосон гэлээ хүүхдүүд дээр маш сайн ажиллаж байгаа. Хүүхдүүд өөрчлөгдөж ингээд яаж байгаа нь том хүнийгээс хамаагүй хурдтай санагдсан надад. Манай том хүү жишээ нь одоо жилийн дотор ингэж өөрчлөгдсөн амар ажиглал анзаарсан байгаа. Та бүр шал өөр болсон байна. Тийм тэгэхээр хүүхдүүд аялал зүйлийг ажиглаад ингээд өөрийгөө өөрчлөлтөд нь хүртэл амар хурдтай. Одоо ингээд чи ингэмээрэн тэгмээр бас коуч болсон болохоор гэрдээ хүүгээс коучлчихж байгаа шүү дээ. Асуултаар ингээд тэгэр ингээд тэгвэл үр дүн амар хурдтай гарч ирж байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд дээр коучлуулахад амар урамтай юм уу? Үр дүн хурдан гараа явчихж байгаа амар гоё. Тэгэхээр илдэлээ одоо нөгөө асуултын хариулт нь юу лээ? Одоо нөгөө нэг хохирогчийн сэтгэхүйтэй үлдээд байгаа. Одоо нөгөө хүүхдүүд ер нь хохирогч бүр байхаа бүр болцсон тий. Би ягараа хохирдээ нэг. Аавчид нь хитрхи ирээдүйд нь санаа зовж бүх зүйлийг бэлдэж өгсөөр байгаа. Хохирож үзээгүй. Тэгэхээр юу хохирогчийн сэтгэхгүй. Би одоо өөрийнхөө хөрөл болоо шүү дээ. Тийм хүүхдүүд маш их болцсон. Тэрний нэг хэмжээг нэг жоохон тааруулаад ойлгуулад балансыг барихгүй болвол бас тэр нь хэтрээд ирэхээр яаж энэ төр харж байна те сая нэг өнгөрсөн тэр нэг юун дээр зөвхөн би гэсэн хүүхдүүд гарч ирээ биний бол яаж шít тэр аюултай тэр утга шуу бариад би энийг хийж болоо гэсэн сэтгэхүй өөрийнхөө аяг ашигын төлөө тэр нас хитрхээр бас аюултай хаанд өргөмжлөөд хатанд өргөмжлөөд гүнж олохоор хитрхи хохирогч биш болоод ирэх баг хохирогч болсон явж байна. Тийм. Тэгэхээр энийг амар гоё балансын л гоё барихгүй болов. Зөв. За талхлаа. Энэ одоо подкаст яг үндсэн асуултууд ингээд дууслаа. Тэгээ хамгийн сүүлд нь яг энэ сонсогчтой зориулж яг юу хэлмээр байна. Чөлөөт цагийг үлдээе. За. Ийм гоё подкастт орсон баярлалаа. Тэгээд миний хувьд бол одоо гоё очирсан хүн болгоно, үйлчлүүлэгч болгоно, эерэг одоо цагт нь байж ирээдүйд нь санаа зовхгүй болохыг хүсэж байгаа. Өнгөрсөн одоо яг манай үе чинь манай дээдлийн үе амар өнгөрсөн бас маш их асуудалтай байгаа. Үнэхээр тэр асуудлаа яг одоодоо авчирчаал
шаналаа яваад байгаа. Тэгэхээр нөгөө бидний хүүхдүүд болохоор ирээдүйдээ санаа зовсон хүүхдүүд байгаа. Тийм ээ. Өнгөрсөндөө огт санаа зовхгүй байгаа. Дутуу өссөн хүүхдүүд чинь ирээдүйд би яаж амжилттай болох вэ? Яаж амжилт гарч, яаж эд баялагтай болж тийм бол хүүхдүүд маш их байгаа. Тэгэхээр энэ хоёр нэг нь ирээдүйд рүү явцсан. Нэг нь өнгөрсөнд байгаад байдаг. Энэ хоёр нийгэм тэгэхээр нэг огт ойлгохгүй байна. Огт ойлгохыг ч хүсэхгүй байгаа. Би нэг тэд нар намайг ойлгохгүй байна. Манай хүүхдүүд намайг ойлгохгүй байна. Тэгэхээр манай аав ээж намайг ойлгохгүй байна. Харин энэ хүмүүс бүгдээрээ яг одоо цагтаа төвлөрч тэр өнгөрсөнд байгаа хүмүүс санаа зовхоо болж одоо тэгтээ хүүхдүүд ихгүй л дээ. Эхлээд яг аав ээж нар л тэр өнгөрснөөсөө салж одоо цагт ирж хүүхдүүдээ одоо цагт нь авчрахгүй л бол энэ болохоор яг үнэхээр одоо цагтаа байж чадж байгаа хүүхдүүд бас зөндөө байгаа. Гэтэ аав ээж нь өнгөрсөндөө байгааг бас анзаарсан хүүхдүүд ч байгаа. Өөрчилж чадахгүй. Тэгэхээр хүн болгон энийг өөрсдөө л хийж чадна. Энэ нийгмийн нэг бие биенээ нэг алгачилж үзээд байгаа энэ зүйл одоо цагт бүгд ирж ижил арилах болов гэж бодож байна. Өөрсдийгөө яг одоо цагт яг ямархуу байдалтай байгаа хүлээн зөвшөөрснөөр хамтран амьдрах ч юм уу үр хүүхдээ хамаатан таав ээжигээ одоо цагт нь яг ямар байгааг нь ойлгох байх. Бүгд л ер нь одоо цагтаа л байж байгаа юм бол айгүй гоё эерэг гоё болох гэдэг. Нөгөө мэдрэмжийн хувьд ер нь эерэг болох уу сөрөг болох уу гэдэг тий. Эерэг болж амьдралаа сайн сайхан зүйл татах уу сөрөг болж амьдралаа одоо тамшиг хэцүү байдалд оруулах уу гэдгийг хүн өөрөөр шийдэх нь шүү дээ тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд манай зочин Батманлаа маань Ганабелийн коуч центрийн коучоор ажиллаж байгаа. Та бүхэн бас холбогдоод цаг аваад уулзаад өөр тулгарч байгаа асуудлуудыг өнгөрсөнд байна уу, ирээдүйд байна уу тэр асуудлуудаа тодорхойлуулаад тэрнээс гарах арга замыг бас ярилцаад ингээд чиглүүлэх коучинг үйлчилгээ авах бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За би энэ доод description хэсгээр Facebook-ийн тавьсан байжээ. За ингээд энэ дугаарыг анхааралтай сайхан бүрэн гүйц сонссон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Амьдралдаа бас эерэг өөрчлөлтийг бас авчраасаа гэж хүсэж байна. За баяртай. За баяртай. Баярлалаа.